20 жилийн дараа би аавынхаа нутагт энэ үйлдвэрлэлийг сэргээн ингээд хөгжүүлсэн юм аа. Хатуу хагас төрлийн энэ удаан хугацаанд хадгалагддаг бэлслэг хийж байгаа. Зундаа хийгээл бүтэн жил ингээд тойруулж ингээд борлуулах. За энэ одоогийн байдлаар бид нэр 4 төрлийн бэлслэг хийчихэд байж байна. Та нар бол бүгдээрээ сонссон бах. Голландын одоо алдартай ямар бэлслэгнүүд байдг вэ гэхээр Gouda Edam тий. Тэгэхээр Gouda-г сарлгийн сүгээр хийлээ. За Английн Cheddar гэж байгаа тий. Cheddar-ыг сарлгийн сүгээр хийлээ. За Швейцарын Gruyère гэж бас их хатуу төрлийн бэлслэг байгаа. Тэрийг бас хийлээ. Эрдэнэ цогт хийлсэд бол манай анхны бэлслэг. Надад энийг Швейцар хүн 20 жилийн өмнө зааж өгч ирсэн. Тэгээ 20 жилийн дараа би аавынхаа нутагт энэ үйлдвэрлэлийг сэргээн ингээд хөгжүүлсэн юм аа. Тэгэхээр зэрэг дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэн шиг дэмжих хэрэгтэй. Ялангуяа одоо орон нутагт бол бүсчлээд яг хийж чадах боломжтой юм энэ тэр бүс нутагт нь одоо хийх ёстой байхгүй. Одоо энэ бэлслэгийг бол жишээлбэл хангаан бүсэд 2500 метрээс дээш өргөгдсөн одоо Европын Альпийн нурууны одоо тэр нөхцөлийг бүрдүүлж ингээ хийх байхгүй. Одоо говьд очиод ийм бэлслэг хийхгүй шүү.